Эрхэм хүндэт телевиз үзэгчдийнхаа энэ өдрийн амрыг ирье. Өнөөдөр бид шинжлэх ухааны технологи инновацийн телесэтгүүлийн ээлж дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Манай нэвтрүүлгийн эхний болон болох мэдээллийн болон хүлээн авч сонирхно. Анхаараарай. Цагийн зүү хором эгшин бүрийг алгасалгүй тоолсоор хөөрг гэсэн дахиад өгөх товлсон тоороо улам бүр алцсаар байна. Промежуточная. Нэгэн хурцад болон гялдан сансрын хязгааргүй урмыг зарин одлоо. Монгол хүн сансар дөөрийн эрэг нэлсгсэн дэлхийн 10 дахь орн боллоо. Монголын иргэн зүгтэр дэмжин гурвалжаа сансар дэсэн дэлхийн 100 нэгэн боллоо. Сансарт Монгол хүн нисгээс 4-5 жилийн өмнөөс шинжлэх ухааны бэлтгэл ажил хөтөлбөрүүд хийгдэж эхэлсэн аж. Физик техникийн хүрээлэнд сансар судлалын тасаг байгуулж, шинжлэх ухааны салбар бүрээс мэрэгчлэтнүүдийг цуглуулan баг бүрдүүлэн ажиллаж байлаа. Тэр үед л одоо сансарт хүннээс Монгол хүннээс одоо төрөлхтөн ажил явуулж байсан, бэлтгэл ажил явуулж байсан. Тэгэхэд л бидэнд хоёр төрлийн ийм даалгавар ногссон. Нэг нь энэ сансарт одоо туршилтанд хэрэглэх электрон багжийг өөрсдөө үйлдвэрлэж гаргах. Хоёрдугаарт нь тэр үеийн одоо нам төрийн тэргүүн Бэрэж нугаач хэдэн болгоо хоёрт сансарт ниссэн Орос Монгол хоёр хүний барих бэлэг дурсгалын зүйлийг хийх гэсэн ийм хоёр даалгаврыг одоо бидэнд өгч бид нар товчхондоо ард талд нь л ажиллаа шүү дээ. Ленин Сүхбаатарын хөрөгийг баримлыг танаас алдагдсан баримлыг өөрөө хийж одоо сансарт авч явсан гэж байна шүү дээ. Сүхбаатар Ленин хоёрын 1921 онд уулзсан уулзалтыг дүрсэлсэн тийм жижигхэн хэмжээний хөнгөн жинтэй баримлыг одоо хийж гаргая гэж. Тэгээд одоо цөлтөмгөө цол мөнгөөр цутгаад ирсэн тэр нь хил 700 г жинтэй болсон. Гипслах дээр усыг шингээдэг байсан. Моторит нь ус шингээх нь гайгүй. Энийг сонгож аваад тэгээд бид нар явсангуул платинын бүлгийн паллад гэдэг элементийн одоо уусмлын автокатализын уруул гэдгийг сонгож аваад энийг ингэж алтаар бүрэх ийм шин технологи гаргаж ирсэн. Ер нь жингийн л баг байлгаал гэсэн ийм л зорилго тавьчихсан л да. Тэгээд хөнгөн цагааны хайшаар, хатуу хайшаар одоо бүх багжныхаа юуг эд анги хийсэн байгаа юм. Нам температурын одоо гүн хөнгөн цагааны гүн бодолт хийх тийм шингээлтэй арга шин технологи дээр сансарт багжигтай болоод төрсөн тэр маань амжилттай болоод бүх багж маань тийм хөхгүн цэнхэр өнгийн өнгөөр бодож багжныхаа корсыг бид нар гаргаж ирсэн. Тэр багжин дотор нөгөө нэг жижигхэн электрон деталуудыг хооронд нь холбодог хэвлэл хавтан гэдгийг хийсэн. Тэрний хийхдээ бол бид нар хатуу фоторезист гэж ийм мөнгө ороогүй тийм гэрэл мэдэмтгийн металл ашигла тэр юугаа хийж ингэж гаргасан. Мөнгөлөхтэй тэр их цэвэр мөнгөөр мөнгөлдөг юм байна л д. Тэрнийг гаргаж авах тийм шинэ арга боловсруулад тийм мөнгө ялгах шинэ технологи. Одоо шинэ технологи тэр сансрын одоо багцыг явцад бол гаргаж ирж тэгээд тэрнийг одоо Оросын холбооны улсад шинэ бүтээлийн патентээр батлуулаад тэнд бас нэрдвийн зэрэг авах ажилтнуудад оруулаад ингээд л хийсэн байгаа. Тэрний хажуугаар бас нэг ундны ус мөнгөжүүлдэг технологи гэдгийг яг тэр 80-81 онд бид нар хийсэн юм. Монгол эрдэмтэн мэрэгчлэтнүүдэд тэр богино хугацаанд 10 гаруй сансрын туршилтыг санаачилж үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэг үнэхээр том ажил байсан. Туршилтууд нь бүгд сайн үр дүнтэй гарахад эхлүүлсэн, итгэл хүлээлгсэн олон хүний магнаа тэнэжээ. Нэгдүгээрт сансартыг явуулах хүнс бол нэгдүгээрт удаан хадгалахад одоо чанар нь одоо муудахгүй. Хоёрдугаарт л их тэжээлэг чанартай, гуравдугаарт бол их хөнгөн чанартай одоо ийм бүтээгдэхүүн байх. Тэгээ ийм одоо шаардлагатай юм билээ. За энэ үүднээс нь аваад үзэх юм бол одоо борц гэдэг бүтээгдэхүүн шаардлагын үндсэндээ бол хангаж байсан. Тэгэхдээ яг одоо манай ард түмний хэрэгэлдэг одоо тийм одоо хэлбэрт нь хэмжээнд нь бол одоо болохгүй байсан. Яг л сансрын хүнс, газрын дээр ажилладаг хүнс бол өдөр шөнөшиг одоо ялгаатай байдаг. За тэгэхээр борцыг одоо бид сонгосон одоо яаж одоо сансарт явуулсан юм гэвэл нэг борцныхаа одоо
бүтцийг нарийн судалсан. Бүр молекулын түвшинд судалсан. Химийн нарийн арилгыг гаргасан. За тэнийг сансарт явуулах процесс хийх одоо ерөөсөн түүхий эдэг бол зүгээр нэг дуртай одоо хөдөөд очиод малын одоо анханаас аваад үхрээс аваад хийч болохгүй. Бүр өвшин эмгэг гардаггүй. Тийм газараас одоо сонгож авах шаардлагатай. Тэгээд энийг нарийн судална. Тэгээд цаашд нь одоо борцоогоо бол боловсруулад тэгээд сансрын хүнсэнд дахиад тийм одоо бэлтгэлийг одоо бий болгосон. За тэгээд тэр борцоог одоо аваад бол яаж явах вэ гэхээр нэгдүгээр борцон дотор бол одоо усан дуустдаг тийм одоо уургууд байна. Усан дуустдаг уург нь одоо их одоо өндөр шингэцтэй ийм одоо боловсруулалттай тийм уургууд. Тэрний тусад нь ялгаж аваад хатаагаад тэгээд тэнийг сүүлд нь одоо шингэн байдалд оруулж уусгаад тэгээд ийм түүпх маягтай одоо шүдний орны хэлбэртэй савнд хийгээд тэгээд тэнийг өгчөж явахаар хэлбэрт оруулж ингэж сансарт явуулж байсан түүхтэй. За тэгэхээр борцыг судлахад бол одоо зөвлөлтийн эрдэмтдийн одоо өндөр хөгжсөн том лабораториудад одоо багцын боломжоор судалж байсан. За энэ нэг жишээ бол борцны манай Монгол борцны одоо уурган хэсэг бол яг шинэх махтай адилхан дэвүцтэй байдаг. Жишээлх бол 23,000-аас 85,000 хүртэл одоо электронны микроскопоор одоо бүтцийг одоо тогтоосон. Жишээлх бол миний энд нэг одоо нэг зураг байж байна л да. Энэ одоо зураг. Энэ зураг бол одоо борцны манай Монгол борцны одоо тэр дээжийг одоо 85,000 хүртэл одоо электронны микроскопоор одоо өтгөж одоо харсан зураг. Энэ борцны бүтцийн зураг байгаа юм. Энэ бүтцэн дээр юу харагдаж байна л борцонд байдаг одоо өндөр молекултай уург бол ямар ч задралт ороогүй. Яг бүрэн бүтэн одоо байдлаараа натурал байдалтай гэж хэлдэг. Тийм байдлаараа одоо байж байгаа юм. Энэ нь бол одоо гайхамшиг гэдгийг одоо надад яг Орсын эрдэмтэд их үнэлж байсан. Бид нар бол сансарт бол одоо ийм борц явуулдаг тийм ээ. Одоо дахианы одоо махаараад ингээд хатаагаад өндөр одоо хөлдөө хатаа сублимацийн арга гэж байдаг, леофилний аппарат гэж байдаг. Түүгээр одоо нам даралтанд одоо тийм нам температур өндөр даралтанд нам температур хатаагаад явуулдаг. Гэхдээ энэ борсны нөгөө уург нь одоо ерөөсөө задартсан ийм болцорсон байдаг. Тэгэхээр энэ ямар аргаар хатаахаар ийм сайхан одоо бүтэн байдгийг гайхаж байсан. Тэрний яг бол манай Монголын экологийн цагуур их боломжтой. Энэ чи Чингис хаан боломжлож ирсэн одоо ард түмнээ хэрглэж байсан тийм ус үхрийн мах өнхөлцгөндөө магтдаг. Тийм болтол одоо хадаадаг. Тэрний яг бол одоо ер нь 11 сарын сүүлээс эхлээл дараа жилийн 3-4 сар яг өдөө хүртэл борцолдог. Тэгэхээр тэр үед нь яг бол уурганы одоо махны дотор байсан одоо ус нь ингээд одоо цаашаа гадагшлаад мөс болоод бүр эсийн доторх одоо ус нь хүртэл гадагшил гадаргуу дээр гардаг. Хавар болохтаа зэрэг сайхан хатаад тэгээ ууршаа явчихна. Үлдсэн нүглээр нөгөө энэ дотор витамин читэрсэн, уурганж тэргсэн тэжээлэг очууд нь бүгд сайхан тэржигээрээ одоо эвдэрлэгээр хоцорчдаг юм гайхас. Үнэрт бодсон хүртэл одоо тэгээд хоцордог борцны. Энэ борцны үнэрт тусыг Чехословак улсад бол масс спектр багжийн туслантайгаар одоо анхудаа гаргаж байсан. Үнэрт бодис гэдэг ямар бодис байдаг юм гэдгийг Японы одоо масс спектр гэж массаар нь тодорхойлдог. Тэгэд бол нэг суурьтай органик хүчлүүд л байд юм билээ. Эфирүүд байд юм билээ. Тийм бодисууд одоо байд юм анхудаа бас тогтоож энийг олон улсын хуралд мэдэгдэж илтгэл давж хөвлөж одоо бичиж байсан түүхтэй. Монгол хүний оюун ухаанаар бүтээгдсэн тоног төхөөрөмж задгаа сансарт аялж эх орны түүхийд чацраг нь уламжлалт дараагаар бэлтгэсэн борц сансрын нисгчдийг хоолдож байжээ. Тэр энэ жацлагын туршилтаар болвол сансрын нислэгийн тэр хүнд нөхцөлд бодисын солилцоог хоол хүнсээр нь сайжруулах тийм зорилттой. Тэгээд туршилтын үр дүн бол маш сонирхолтой сайхан гарсан. Тэгээд дахиад Монгол хүн сансарт ниссэн бол одоо энэ туршилт бол туршилт биш, бүр сансрын одоо байнгын хөтөлбөр болоод явчих юм боломжтой туршилт болсон байх жишээтэй. За хоёрдугаарт нь явуулсан зүйл бол бидний зүгээс явуулсан зүйл чацаргантай бэлдвэл байгаа юм. За тэгэхээр энэ ямар зорилгоор энэ чацарганыг одоо сонгож авсан юм бэ? Ер нь одоо яагаад одоо сансрын хүнс бол онцгой байх юм гэхээр сансын нөхцөл бол маш хүнд нөхцөл байдаг. Энэ нэгдүгээрт бол одоо ерөөсөө энэ сансрын одоо хөлөг нисч явахад энэ вакуум орчин байгаа юм. Битүү байдаг. Нөгөө талаар одоо маш их одоо жингүүдэх орчин байдаг. Тэнд бол биеийн организмын одоо ерөөсөө үйл ажиллагаа энэ төр одоо булчин үйл ажиллагаа явна гэж одоо байхгүй тийм байдаг. Нөгөө талаар бол одоо нэг ерөөсөө сансрын одоо нэгдүгээр хурдаар одоо дээш нь одоо явуулдаг учраас бол одоо минутанд одоо
18, 10 секунд л одоо урдалж байгаа шүү. Тэгэхэд бол хүний бие организмын одоо алссан хэсгийн цус бол толгойн хэсэгтээ юулдаг. Тэгж явсаар ирдэг. Тэр үед бол маш хүнд одоо хамар битүүрэн толгой өвдөн нойргүй болно. За тэгээд дараагаар нь бол яг нь сансарт бол одоо газаргаас дэш 250-аас 300 км өндөрт гардаг. Энэ үед бол яг хөөхлөөр одоо нарнаас ирж байгаа их цацраг туяанууд, хортой туяанууд ирнэ. Түүнээс гадна бусад гариг ертөнцөөс ирж байгаа маш хортой туяануудад орж ирдэг. Маш хүчтэй бөмбөгдөж цацрагийн аюул одоо их байдаг. Тийм учраас энээс хамгаалах юм бол одоо юу авах вэ? Нэгдүгээр сансрын хөлөг хамгаална. Хоёрдугаар скафандр гэдээ хувцсан байдгийн сансын шигтэй тэр нь хамгаална. Гаднаас нь хамгаалсан хамгаалт тэр. За дотроос нь эм ууж авдаг. Экспирэн гэдэг одоо тийм одоо шахмал бэлдвэл ууж авдаг. Сасрагаас хамгаалах. Өөртөө бол дооц метрт явдаг. Хэтрээд ирэхтэй зэрэгэл нэ бэлдвэлээ одоо дотоос ууж авдаг. Ийм байсан. За гэтэл нөө шасаргантай бэлдмэл байна одоо ерөөс нөгөө цасргийн аюулаас хамгаалах гайхамшигтай тийм үү үйлчлэгээтэй болох нь мэдэгдсэн. Тухайлах юм бол организмын дотор тэр хүнд нөхцөлд ингэж явхад бол тэр одоо чөлөө тартикал гэж үүсдэг юм. Чөлөө тартикал их хортой байдис. Тэл чөлөө тартикалыг үүсгэхээс хамгаалах үүсэн тохиолдолд одоо багасгах тиймэрхүү үйлчилгээтэй юм гэдэг нь одоо мэдэгдсэн учраас энэ шасаргантай бэлдвэл их сайн юм а гэдгийг бол одоо иймэрхүү маягаар бол түүхэн болоод үлдсэн юм да. Тийм учраас энийг бол энэ өдөрт одоо бид дурсахын зүйтэй баха гэж ингэж бодож байна. Бид иргэнээ сансарт нисгсэн дэлхийн 10 дахь орон, харин сансар огторгуйд өөрсдийн зохион бүтээсэн багажаа гаргасан 5 дахь улс юм а. 2500 гаруй жилийн өмнө Тэнгэрийг шүтэж, Тэнгэрийг амьдралтайгаан холууж явсан ийм улс гэдэг нь Блэхнэн хад цохио чулуун дээр зураад бичээд од гаригийг томьёолцсон байдаг. Одоогоос 400-500 жилийн өмнө монголчуудын хийсэн Тэнгэрийн атлас, Тэнгэрийн одод Тэнгэрийн зураг гэж бий. Энд 1400 одын зургийг монгол нэрээр одоо бичсэн ийм байдаг. 2000 гаруй жилийн хүнүүнүүч гэсэн голдуу Тэнгэрийн атлас, Тэнгэрийн зургийг барьж дайн байлдаанд шөнийн цагт орж тулалддаг байсны учир утга нь бол бас л энэ одод Тэнгэртэй бол холбоотой. Өнөөдрийн монголчууд гэсэн од Тэнгэрийг бол шүтгэхээс гадна амьдралдаа хэрэгжүүлж байдаг. Ийм орны хөвгүүн сансарт ниссэн учраас монголчууд энийгээ бол элэг зүрхэндээ их дотн авч явдаг ийм учиртай юм билээ. Анхаараарай. Цагийн зүү хором эгшин бүрийг алгасалгүй тоолсоор хөөрг гэсэн дахиад өгөх товлсон тоороо улам бүр алцсаар байна. Пробежуточная. Нэгэн хурцал болон гялдан сансрын хязгааргүй уулмыг зарим батлаа. Монгол хүн сансар дөөрийн эрэг нисгсэн дэлхийн 10 дахь орн боллоо. Монголын иргэн зүгтэр дэмжин гүрэлчээ сансар ниссэн дэлхийн 100 Манай нэвтрүүлгийн дараачийн болонд зочинтой ярилцах цаг байгаа. Өнөөдрийн манай зочноор доктор профессор Даваадаш Ургидан оролцож байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Телевизтэй мөн адилхан өөрийнхөө мэндийг дэвшүүлье. Тийм. Даваадаш доктортой ярилцах хамгийн гол асуудал юу гэхээр зэрэг энэ сансрын хамтарсан нислэгийн ойтой холбогдуулаад таны дурсамжийг сонсох ийм одоо бодолтой таныг энэ студид орж ирүүлсэн. Та саяхан энэ номыг хэвлэн гаргажээ. Энэ ном одоо хэвлээс гараад бодгинч одоо хатаагүй байгаа ийм шиг ном. Тийм. Тэгэхээр зэрэг энэ ном хэвлэн гарсан энэ үедээ холбогдуулаад энэ Даваадаш доктор бол бүгдээрээ Монгол ард улсын иргэнийг сансарт нислэгт оролцохтой холбогдсон бэлтгэл ажил явцыг зохион байгуул сурчлах асуудлыг эрхлэх комиссийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан байна. Тэгэхээр та бол ерөөсөө энэ ажлыг зохион байгуулсан, явцыг зохион байгуулсан, тийм ээ, бэлтгэсэн, за сурталчилсан бүх ажлыг та бол гардаг гэсэн үг нэ. Тэгэхээр ерөөсөө энэ тухай би тантай ярилцах гэж утсан юм.
Тэгэхээр энэ дээр бол ер нь яг Монгол Оросын хамтарсан сансрын нислэг бол Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн гэж байна. За тэгсэн. Тэгэхээр Интеркосмос хөтөлбөрт манай улс 1965 онд нэгдсэн байна. За, Тэгэхээр энэ ер нь ямар хөтөлбөр байсан юм манай үзэгч та Интеркосмос хөтөлбөрөөр ер нь ямар хөтөлбөр байсан юм? Энэ тухай та манай үзэгчд За тэгээ. Тэгэхээр энэ сансар окторгыг инг тайвны зорилгоор ашиглах одоо Интеркосмос хөтөлбөр гэдгийг зөвлөлт холбоот улс тухайн үедээ бол гаргасан юм аа. За энэ Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд ямар одоо чиглэлийн асуудал судлах гэж байсан бөхтөр хамгийн нэгдүгээрт одоо сансрын одоо дэлхийн сансрын ойрын орон зайг судлах, агаар мандлыг судлах, энэ шин чанарыг судлах, дэлхийн одоо алсын зайнаас дэлхийн байгалыг тандан судлах, сансрын физик, сансрын холбоо, сансрын одоо цагуур гэх мэтлэнгийн энэ одоо гол чиглэлүүдийг судлах ийм чиглэлтэй байгуулагдсан хөтөлбөр. Тэгээд энэ хөтөлбөр бол мэдээд үзвээс үндсэндээ бол 65 оноос эхлээд одоо хэрэгжиж ирсэн хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд одоо харилцан судалгаа хийсэн одоо янз бүрийн хүрээнд ялангуяа сансрын холбооны чиглэл дээр бол сансрын энэ цагаагаарын хүрээнд бол ихээхэн судалгаа хийсэн. Нөгөө талаар одоо хиймэл дагуулын яас ирж байгаа мэдээллийг одоо хүлээж авахтай холбоотой тэр асуудал бол томоохон хөндөгдөж ингэж зарсан. За мэдээд үзвэл сансрын физик бол онцгой их чухал ач холбогдолтойгоор судлагдсан. За алсын зайнаас одоо байгалийн баялаг энэ дэлхийг тандан судлах үйл ажиллагаа энэ бол үнэхээр одоо байгалийн баялагийг ашиглах эзэмшиг тогтоох тэр үйл ажиллагаанд бол чухал байр суурьтай байсан зүйл л дээ. Тэгээд ингээд аваад үзэхдээ зэрэг чи 1900 өөрөөр хэлбэл энэ нэг юу Интеркосмосын хурал болж тэр хурал дээр бол зөвлөлтийн сансрын хөлөг, сансрын станцаар одоо судалгаа хийх ажилд социалист орнууд хамтран ажиллах тухай тийм Москвад болсон зөвлөгөөн болсон юм. Тэр зөвлөгөөн дээр бол үндсэндээ социалист орнуудыг одоо хамтарч одоо сансарт одоо судалгаа хийх тухай асуудал яригдсан. Манай орн бол яг энэ шууд энэ Интеркосмос програмын дагуу өөрийнхөө иргэний сансарт нисэхээс өмнө бол энэ Интеркосмос хөтөлбөрийн шугамар манайха ямар 5 одоо секцэд орж ажилласан энэ өмнө нь. Энэ бол сансрын физик, сансрын одоо цагуур, сансрын холбоо, сансрын эмнэлэг биологи, дэлхийг алсын зайнаас тандан судлах гэдэг энэ хүрээнд бол одоо манай орж ажиллаж хамтарсан ялангуяа сансрын холбоотой бол томоохон өөрчлөлтүүд гарсан. Одоо сансраас мэдээлэл хүлээж авах орбит станц гэдэг чинь энэ хүрээнд одоо байгуулагдчихсэн. Зөв шүү дээ. Энэ бол үндсэндээ одоо энэ сансрын хамтралт нисгээс өмнө одоо хийгдэжсэн ийм зүйл. Холбооны яам бол энд их хүчтэй одоо оролцож ирсэн. Цагуур эрдэмшлэгийн хүрээлэн энэ төр энд одоо тодорхой хэмжээгээр оролцож ингэж орж ирсэн ийм үйл ажиллагаа. Энэ Интеркосмосын энэ хөтөлбөр мэдээд үзвээс яаж яах нөхдөр нөгөө сансарт тухайн үе чи 2 систем байлаа шүү дээ, капиталист гэсэн. Тэгэд энэ сансарт одоо уралдах, энд одоо давмгай байр эзлэх, энүүгээр одоо сансрын инг тайвны зорилгоор ашиглаж яана гэж давуу байдлаа харуулах одоо тэр үүднээс бол энэ данцхан анхаарсан. Сүүлдээ энэ бол зөвлөлт холбоот улс маань нөгөө ирээний хөтөлбөрөөр нөгөө сансрын дайн гэдэг оддын дайн гэдэгтэй холбогдуулаад эдийн засгийн хувьд бол нэлээд хүндрэл рүү орох тал руугаа орж ирсэн л дээ. Тэгтэл мэдээд үзвээс анхан одоо хүн сансарт нисснийхээ хувьд аваад үзэхдээ зэрэгсэн зөвлөлт холбоот улс энд бол давмгай гэдгээ харуулж эхэлсэн. Дараа нь мэдээд үзвээс Америкийн нэгдсэн улс одоо саран дээр бухаас өсвөл том амжилтууд гаргаад ирсэн. Ийм болоод энэ үед бол социалист орнуудад хамтарч нисч эхэлсэн. Энэ бол анхан одоо 1978 оны 2 дугаар сард Чехословак гэхлээр нийцсэн. Тэгээ дараа нь Польш, дараа нь Германи, дараа нь Болгар, дараа нь Унгар, дараа нь Вьетнам, дараа нь Куб гэдэг ингээд нисгасан. Манайх ч одоо элигээс 10 дахь орон. Манайх 10 дахь орон. Тэгээ манай нэг багш төхөөрөмжөө сансарт гаргасан 20 дахь орон. Өмнөдөө битсэн байж тээ. Тэгээд энэ багш төхөөрөмжөө задгай сансарт туршсан 5 дахь орон гэж. Ингээд дэлхийд бүртгэгдсэн гэж. Бүртгэгдсэн. Энэ бол үнэхээр одоо манай улсын хувьд бол гайхамшигтай бололт байгаа юм. Тухайн үед ингээд аваад үзэлдэ бидний чин дээр үед юу гэж ярьж байсан мөхтэй зэрэг шинэ
одоо бараг ойр зүрхгэн юм хийж чадахгүй жижил одоо сансрын одоо багаж төхөөрөмж багаж хэрэгсэл бэлдэнэ гэж ямар юм байх вэ гэж энэ байр суурьтай хандаж ирсэн шүү дээ. Ингээд аваад үзэхдээ манай энэ физик техникийн хүрээлэн манай шинэ ухааны академийн эрдэмтэнүүд олон эрдэмтэнүүд оролцсондоо энэ эрдэмтэнүүдийн оролцоотой энэ багаж техникүүд багаж хэрэгслүүдийг бүтээсэн. За энэ яаж юм гэхээр детектор 1, детектор 2 гэж байгаа. Мөн одоо энэ чинь энэ багаж техникүүд нь яаж юм гэхээр зэрэг чинь нарны гэрлийн туйлширлыг судлах, туяа судлах. Тэрний одоо ялангуяа тэр зэрэглэл хавтгай байршлын одоо зэрэг тогтоож ясан ийм одоо сонин төхөөрөмжүүд байгаа юм л да. Энийг манай энэ чинь сансрын тэр багаж төхөөрөмжийн онцлог нь юундаа байх вэ гэхээр нэгдүгээр бат хөх байх хэрэгтэй. Хоёрдугаар хөнгөн байх хэрэгтэй. Гуравдугаарт мэдээд үзээс одоо маш их өндөр чадамжтай байх хэрэгтэй. Ингээд аваад үзэхдээ зэрэг тэр чадамжтай тэр өөрийн багаж тоног төхөөрөмжийг хийх асуудлуудыг манай хэдэн залуучууд нөхөр гайхамшигтай хийсэн. Үнэхээр энэ дээр бол одоо манай чадраа, манай дамб, манай борчлон гэж одоо мундаг эрдэмтэн бай. Германд одоо сургуульд өгсөн оптикийн нарийн мэрэгчлэр төгссөн ийм залуу. Ингээд эдний ажийн хөхтэй зэрэг чинь одоо баашаа байна. Мөн адилхан баашаа бол энэ дээр бас их шууд тулж оролцсон мундаг эрдэмтэн. Эдний ажийн хөхтэй зэрэг чинь одоо өөрөөр хэлбэл тэр туяаны одоо нарны туяаны одоо туйлшрлыг судлах тэр багажуудыг дотор гадна нь байрлуулсан. Детектор 1, детектор 2 гэдэг нэг нь одоо станцын дотор, нөгөөх нь станцын гадна. Тэгээд тэрнийг мэдээг наашин дамжуулсан. Анхан одоо Монголд энэ дамжуулах станц ажиллаад яг нисчих үеийн явц дунд нь нөгөө гүр аргач одоо ингээд нөгөө мэдээг аваад ингээд дамжуулах дамб маань бүр уйлах шахаж ийсэн юм шүү дээ. Үнэхээр дарахгүй шүү дээ. Өөрийн одоо бүтээжсэн юмд мэдээлэл хүрээд ирж байна гэдэг бол үнэхээр одоо чухал зүйл болж байгаа. Түүнээс гадна одоо бас ВИПА МН гэсэн одоо нэг эм гэсэн тийм одоо багаж төхөөрөмж хийсэн. Энэ мэтлэнгийн одоо сайхан тоног төхөөрөмжүүдийг манай залуучууд хийсэн. Энийгээр нөгөө талаар бас нэг сонин зүйлтэй туршилт одоо тэр үед шинээр хийгдсэн өнөختөр Улаанбаатар хотод яг нисчих үед хэд хэдэн газар прожекторууд асаагаад тэгээд тэр хүрээнд ямар асуудал гарч ирж байгааг нөхдөд гэсэн дээрээс нөгөө агаарын бохирдол ямар байна уу гэдгийг одоо тогтоож өгчээсэн. Зөвлөлтийн нөхдөд тэр үед энийг анхудаа монголчууд хийлээ гэж хэлсэн. Манай эрдэмтдийн одоо тэр бүтээсэн багжийг өндөр үнэлсэн шүү. Зарим нь одоо 10 жил станцад ажилласан. Ингээд аваад үзэхдээ одоо чанарын өндөр түвшинд бүр хөрчлөө авсан байдаг ийм одоо онцлогтой. Ингээд аваад үзэхдээ манай залуучууд үнийхээр энэ эслэгийг бол зүгээр одоо нэг тийм суртлах хуулгын шинжтэй нэг зөвлөлтийн одоо хөлгөөр Монгол хүн зөвөр ниссэн нэг хуулгын сурталчилгааны төрлийн чанартай гэхсэн ярьдаг байсан тийм биш. Энд чинь үндсэндээ 30-аад бараг 30-аад одоо хөтөлбөрийг энэ тийм туршилтыг хийсэн шүү дээ. 30-аад туршилт. 30-аад туршилт гэдэг бол уучлаарай энэ бол тэгээд зарим социалист орнууд нэлээд хэдэн социалист орнууд бол зөвлөлтийн өөрийн хийжсэн туршилтыг үргэлжлүүлсэн бол манайх өөрөө санаачилж асуудал тавьж туршилт хийж багжаа бий болгоод яана гэдэг бол их сонирхолтой зүйл болж байгаа. Нөгөө талаар ингээд аваад өсч чинь одоо эрдэнтийн зэсийн одоо тэнд очиж нөгөө ага юуг жингүйдлийн орчинд хайлуулах одоо тэр асуудлыг тийм туршилт явуулсан. Тэр чинь бол үнэхээр маш онцгой сонин туршилт болж ирсэн. Нөгөө талаар эмнэлэг биологийн хөвчлээс манайх одоо хүний одоо жингүйдлийн нөхцөлд хүний биеийн дархлааг одоо сайжруулахдаа хоол хүнсээр дархлааг сайжруулахтай холбоотой хэд хэдэн туршилт гарсан. Хамгийн гол цацраг урт насны доктор иргэдэл манай гисэн одоо энэ сайхан залуучууд чинь тэр үед одоо нөгөө цацрагны шин турсан. Үнэхээр цацраг нь бол одоо туяанаас хамгаалах тэгээ хүний дархлааг жингүйдлийн нөхцөлд дархлааг сайжруулах одоо тэр дархлааг хадгалах хоол хүнсээр дархлааг хадгалах сайжруулах энэ туршилт Монгол борц байна. Тэр чинь мөн одоо хоол хүнсэнд хэрэглэх одоо асар их ачаал бүгдтэйгээ харуулсан гэх мэтлэнгийн олон туршилтууд гарч ирж байгаа байхгүй юу. Ингээд аваад үзэхдээ зэрэг чинь ингээд олон туршилтууд бий л дээ практик ачаал бүгдлаа өгсөн. Зайнаас тандаа судлах байна. Одоо зайнаас тандаа судлах дээр бол Монголын одоо газар нутгийг энэ хөргөн газар нутгийн хүрээнд чинь нөгөө байгалийн байлгийг судлах энэ хаана байр одоо нөөц баялаг байна уу гэдгийг тогтооход үнэхээр чухал ачаал бүгдтэй болсон. Ийм
сайхан үйл явдал болсон. Энэгээрээ бол мэдээд үзвээс манай сансрын нислэгийн энэ Монгол хүн сансрт ниссэн явдал бол ер нь дэлхийн одоо сансар судлалын шинжилгээ ухаанд томоохон хувь нэмэр оруулж ийн гэсэн үг. Ягаад гэвэл энэ өөрөөр хэлбэл манай эргэн сансарт ниссээр Монголд одоо сансар судлалын шинжилгээ ухааны одоо том суурь тавьсан. Ялангуяа одоо информатикийн одоо шинжилгээ ухааны хөгжлийг одоо том түлхэц болж ингэж гарч ирж байгаа. Нэг талаас нөгөө талаас эн чинь боловсон хүчин бэлтгэгдэж байна. Олон дэлхийд одоо чадвартай гэдгээ Монголын одоо залуучууд харуулж нэрдэнтэнгүүд. Тэгээд тэр ингээд аваад үзэхдээ зэрэг энэ зүгээр сурталтай хуулга одоо нэвтрүүлгийн чанартай юм зүйл байгаагүй. За энийг хийхийн тулд мэдээд үзээс асар их одоо зүйл хийсэн л дээ. Ер нь улс төрийн товчоо бүх асуудлыг гартаа авч ирсэн. Тэгээд ингээд аваад үзэхдээ улс төрийн товчооны 79 оны 5 дугаар сарын 31-нд бол энэ эрдэм шилгээний хөтөлбөрүүдийг бүгдийг зөвшөөрсөн байдгийг. Энэ 25-аас 30 хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийг одоо шинжлэх энийг зөвшөөрлөө өгөөд энэ дагуу давал хийгсэн. Тэр энэ дээр бол авраг сайхан улсууд байна л да. Одоо би борч чулууныг бол зориуд дэмжмээр байна. Манай лавгжив байна, Ваша байна, Дамбу байна, Иргэдэл байна, Оюун бэлэг байна, Дорж байна, Урт насан байна гэнэ сайхан эрдэнэтгэнгүүд хэдэн залуучууд өстэй ялалдаж байсан шүү. Би 4 оны комиссийн нарийн бичгийн дарга тэр гал тоог яг атгаж байсан хүний хувьд эд залуучууд ямар их оронч, ямар их гайхамшигтай залуучууд уу гэж бахархаж ирсэн. Эдний үйл ажиллагаа бол яг цагтаа явагдаад цагтаа дууссан. Ер нь энэ сансрын энэ нислэгийн энэ үйл ажиллагааг бэлтгэх, зохион байгуулах ажил бол маш их тийм хатуу сахилгатай, дэг журамтай, зохион байгуулалттай атгсан шагаа шиг нэгдмэл нэг үндсэндээ 3 жил энэ 3 жил бараг 5 жилийн хугацаанд энэ үйл явц бүрдэж байгаа юм. Тэгээ 3 жил нь бол яг идэвхтэй үйл ажиллагаа өдөрсөнгөө өрнөсөн юм үйл ажиллагаа болж байгаа. Бид ингээд энэ комиссийн үйл ажиллагааг дэлгэхэд чинь нарийн төлөвлөсөн ажиллаа урьдчилж хард төлөвлөсөн. 10-аад төлөвлөгөөнд 503 том асуудал орж байгаа. Тийм учраас энд бол яарсан, сандардсан, бачимдсан, одоо давхгарсан юм ерөөсө гараагүй. Ерөөсөө цагийн механизм шиг л бүх юм ажилласан. Энэ одоо эрдэм шинжилгээ судалгааны туршилтын хөтөлбөрүүд чигээр энэ сансарт одоо сансрын хөлөгт авч явах ёстой энэ бэлгэдлийн зүйлүүд, дурслалын зүйлүүдийг хийх үйл ажиллагаа чиглэсэн 132 нэр төрлийн одоо бэлгэдэл дурслалын зүйл хийсэн л байдаг байхгүй. Тэгэл эний чинь дэскизийг гаргах энэ бүх ажлыг улс төрийн товчоогоор одоо танилцуулж зөвшөөрөл авч тэгээд энийг хэрэгжүүлдэг байсан. Тэгээд нэлээд энэ одоо баруун Зөв Европын орнууд одоо захиалж хийлэгдэг юм байсан л да. Ардчилсан Германд бол захиалдаг байсан, Унгар захиалдаг байсан, Чехословакид одоо бид 3 одоо нөгөө болор сав захиалж авах жишээ нь ингээл хийжсэн. Ингээд аваад үзэхдээ зэрэг энэ комисси бол өдөрсөнгөө ажиллаж үндсэндээ ингээд аваад үзэх чинь комиссгээд ихэд зөвхөн баримт бичиг боловсруул 200-аар баримт бичиг боловсруулсан байдаг. Үндсэндээ 90 бичиж боловсруул одоо дээр сансраас одоо дамжуулах одоо нэг сургуульчлал тэгэл мэндчилгээ тэгэл бүх асуудлууд ингээд аваад үзэх чинь 300 гаруй одоо хэвлэлийн хуудас материал одоо бэлдсэн байд юм да. Тусгай улсууд гараад ингээд тийм байж байсан. Тэр үеэр чинь нэг шууд нэвтрүүлгүүд наашаа явж исэн байхаа Оросоос Байконураас Москваас. Тэр бол бүр тусдаа одоо яриа тий. Нисгчдийн бэлтгэх төвөөс наашаага шууд дамжуулж эний чинь бүр хойшоогоо сурталчилгааны 40 гаруй хүнтэй тийм групп явсан телевизийн радио телевизийн энэ гол одоо ерөнхий инженер Цэдэв сүрэн тэнд очиж зохион байгуулж исэн. Тэгэл тэнд чинь одоо шууд наашаа дамжуулж исэн. Наран театр диктор нь байсан. Сүрэнжуугаа сайхан ярьсан. Үнэхээр одоо гоё ярьсан. Ийм сайхан улсууд шууд нэвтрүүлэг хийж исэн. Одхүүгээд радиогийн мундаг сурвалжлагч байсан. Галтангоо одоо бууж байгаа нөгөө сансрын хөлөг одоо газардж байгаа үед бараг хүний доогуур сургаж байгаа хүртэл сурвалжлага авчил байсан шүү дээ хүний. Тийм одоо сайхан түүхэд үйл явдлууд одоо дурсамж болж үлдсэн. Тэгээд энэ ард түмэн бол үнэхээр бахархсан да. Чи үнэхээр одоо ингэж хэлжсэн шүү дээ. Хонь хариулж явсан хүн бид малчин хүн хэлжсэн. Бид хоттой хоньтойгоо нисчих шиг боллоо. Тэр маргааш өглөө автобус бааз дээр эхлээд л одоо бүх тэр өглөө 5 цаг гэхэд бүх Монгол даяараа бол одоо баяр ёслолын байдлаар чадсан байсан. Тэгэхээр тэрнэнд бол бүх хүн баярлсан, бүх хүн бахархсан ийм гайхамшигтай
үйл явдал болсон юм бол энэ түүхэн үйл явдал бол энэ түүхэн үйл явдал бол хэзээч мартагдахгүй. Бид нэг 2000 онд 2001 онд байна да. 2000 онд Путин Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин манайд айлчлахдаа бид энэ сансрын 25 жилийн одоо тэмдэглэх хэрэгтэй байна шүү. Энэ бол Орос Монголын түүхэнд болсон одоо томоохон үйл явдал гэж ингэж ярьсан. Тэрний өмнө жаахан бүдгэрсэн байсан. 25 жилийн агаас одоо хүчтэй тэмдэглээд 25 жилийн сайхан боллоо, 30 жилийн сайхан бол ялангуяа 30 жилийг бол одоо онцгой сайхан тэмдэглэж том арга хэмжээний зохион байгуулсан. Тэгээд энэ би энэ ажлыг одоо гардаж хариуцж өдөр тутам одоо бүр өдөр сөнөгөө энийг гартаа байсны хувьд нэг ийм бүтээл гаргасан юм. Өөрөөр хэлбэл энэ түүхэн том үйл явдалд оролцсон хүн түүхийг хойч үедээ яаж одоо бодитойгоор үнэн зөв иж үрээр нь хүргэх вэ гэдгийн одоо нэг тийм завгар бүтээл болсон л гэж би одоо дотор тэгж бодож байгаа. Нэг өөрийгөө магтах асуудал энэ дээрээс бараг байхгүй надад хоёрхан зургал орсон. Нөгөө талаар ерөөсө түүх хөгжлийн стандартыг бий болгочих юмсан гэж ингэж зорьсон. Энийг бол одоо энэ үйл явдлын бүх баримт сэлтүүд бол бүгд нотлогоотойгоор энд орсон. Энэ дээрээ бол би бас бахархаж байгаа сайхан байгаа шүү тий. Энэ шинжлэх ухааны технологийн бол үнэхээр том дэвшил болсон юм. Монгол улсын нэр хүн дэлхийч маш их өндөр. Үнэхээр өргөжсөн. Үнэхээр өргөжсөн. Шинжлэх ухааны технологийн бол маш их том суурь тавигдсан. Өнөөдөр одоо бид энэ гадны орны хиймэл дагуулд багжаа хүнээ явуулж багжаа барилуулаас гэдэг асуудал ярьж ирсэн. Өнөөдөр бид өөрөө хиймэл дагуул одоо хоёр асуудал одоо удахгүй өөрийн хиймэл дагуултай болно. Тэгэхээр энэ бүх үнд суурил энэ тавигдсан. Энэ тавигдсан. Үнэхээр нэг юм сони би одоо хэлмээр байгаа юм. Хүн бодоход бол одоо фантаз гэж хэлмээр. Жишээлбэл анхны одоо ингээд хиймэл дагуул гараад ирсэн дараа Америкийн эрдэмтэн юу гэж хэлжсэн бөхтэй тэр Арматик Майер хэлжсэндээ хүн төрөл үн чинь одоо хиймэл дагуул дэлхийд тойроод ингээд эргэлдээд ингээд явж их тэр за энэ хүн төрлөختөн мөнгө болчихжээ гэж хэлсэн. Энэ чинь нэг үг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэний дараа чинь одоо гараг хоорондын станц бий болоод ихэв. Тэгээд одоо цагаан баавга олон одоо хоног унтдаг. Тэгээд цагаан баавгын механизмыг одоо тэр организмыг судалж эхэллээ. Хүн олон одоо хоног сараар тэр байж яхаа унтаад өнгөрөөчих тэр хувилбар яаж өөрчлөлт орох уу гэдгийг судалж байна. Тэр хүн төрлөختөн мөнгөрч үлдэхийн тулд энэ соёл иргэншилийг хадгалж үлдэхийн тулд одоо ирээдүйн одоо чиг гарч ирж байна. Тэгээд энэ чинь аваад үзэхдээ зэрэг энэ хөгжилч цааш улмал явна шүү дээ. Одоо бид гараг хоорондын станц бий болж байна. Тэгээд цаашаа хөгжөөд ирэх үе чинь ямар нэгэн байдлаар одоо сансрын одоо энэ ололт амжилтыг ашиглах энэ статустай гүрэн болчихж байгаа байхгүй юу? Тийм, сансрын статустай гүрэн болчихж байгаа. Ялангуяа зайнаас тандан судлахтаар манай их амжилт болж байгаа шүү. Их амжилт болж байгаа. Цаг уурын одоо энэ прогноз хийх. Тэгээд энэ ерөөсө байгаль энэ ямар өөрчлөлт гарч ирсэн дор байгаа одоо энэ байгалийн баялаг хаана байна яг судлах. Энэ байгалийн тандан судлалт бол манайд бүр дэлхийн төвшөнд очсон манай шинжлэх ухааны манай шинжлэх ухааны төвшөнд очсон. Тандан судлалт энэ бол эндээс үүсдэг. Эндээс үүсэлтэй. Эндээс том түлхэж том үе шат хэлсэн. Эндээс том үе шат хэлсэн. Тэгэхээр энд би нэг дөрөв нэг фантаз маягийн гэж хэлэх гэж байна л да. Хэрвээ одоо ингээд хүн төрлөختөн ямар нэг өөр гараг дээр нүүдийн махад хиний ээлжинд одоо сансрын статустай гүрний сонголт гарч ирэх ёстой л гэж боддог байхгүй. Яг фантаз юм. Гэтэ фантаз бол фантазтай гараад ирэх юм байдаг. Сайхан байна. Сайхан байна. Гүнээр штэ чинь энэ дэлхийн хүний нисгсэн 10 дахь хорон гэж юм гэж байна. Хүний нисгсэн 10 дахь хорон. Яг одоо хүн ниссэн 101 гэх юм. Тэгээд бид энэ сансрын нислэгийн одоо анхны одоо манайх 81 он одоо энэ нислэх үеэр чинь нэг хоёр том үйл явдал болж ирсэн. Энэ тэр маань энэ нислэгийг агуулгажуулж их төгөлдөржүүлж ярих юм их гоё болгож хоёр том үйл явдал болсон. Энэний өнөختөр нэгдүгээр одоо Юрий Гагарин сансарт нисний 20 жилийн болсон. Монголын ардын хувьсгалын 60 жил. Ингээд энэ үүднээс аваад ингээд үзэхдээ зэрэг чинь бид нөгөө сансрын одоо Юрий Гагаринээс сансрын тэр зүрх зам чинь үндсэндээ сансрын одоо том магистрал зам болж гэж одоо дардан зам болж гэдэг энэ утга гарч ирж байсан юм сайхан байгаа юм да. Тэгээд ингээд аваад үзэхдээ зэрэг одоо цаашдаа чинь явдал тэгэл урсгалаад явах болно л да. Тэгээд үндсэндээ
Орос Монголын хамтын ажиллагаанд энэ бол цаашдаач мөнгөрж үлдэх мөн мөнгөрж үлдэх үйл явдал мөн энэ бол улмал цаашаа тодорно. Ягаад гэвэл дэлхийн шинжлэх ухааны одоо ирээдүйн оргил бол энэ сансар судлал гараг хоорондын судалгаа болж байна шүү дээ. Түүнээс баг дэлхийгээ баг үндсэндээ судлаад баг даваад болохоор та бүхэн ингээ яриад байвал ер нь эцсийн цаг ширчиж мэдсэн. Тэгээ энэ удаа хоёлаа ингээд нэг зогсоё гэж бодож байна. Ерөнхийдөө та энэ гол үндсэн суур юмнуудыг бол мэдээдийг бол өглөө. Одоо энэ их сайхан ном гарсан байна. Өчигдөр би энэ номыг худалдаж аваад уншиж орой суулаа. Маш их сайхан бүтээл. Таныг энэ бүтээлийг одоо энэ гаргаж энэ сансрын эслэгийн энэ түүхийн жинхэнэ одоо үннийг нийт одоо энэ ард иргэдтэй ард түмэндээ хүргэж өгч байгаад та бол маш их сайхан гавь байгуулалтанд баяр хүргэх бодож байна. Тэгээд таны одоо цаашдын ажилд амжилт манай редакцийн зүгээс амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд одоо бас амжилт хүсье. Шинжлэх ухааны асуудлаар таны мэдхүйн асуудлаар ийм гоё сайхан нэвтрүүлэг явуулж яана гэдэг бол энэ хүн ардаан соён гэгэрүүлэх дэлхийн шинжлэх ухааны төвшнийг одоо Монгол хүнд эзэмшүүлэхэд хүнтэй нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Тэгээд телевиз үзэх та бүхэндээ баярлалаа. Одоо Монголын энэ түүхэнд болсон сансрын энэ нийслэг бол мөнгө хэрж үлдэх тавилантай юм шүү. Өр хүүхдэд энийг одоо ойлгуулж одоо хүргэх учиртай л гэж би ингэж ойлгосон. Баярлалаа. За баярлалаа. За манай нэвтрүүлгийг өгөр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.